төсвийн гүйцэтгэлтэй холбоотойгоор яг уу нийтлэг гэр бүл хөтөлбөр нийгмийн хамгааллын яамны гүйцэтгэл 97.6% гэж байгаа. Гэтэ дотор нь дахиад задлаад энэ ч нөгөө үндсэндээ маш их мөнгө байдаг учраас энэ дотор нь задлаад харахаар нийгмийн бүлэгт чиглэсэн хөтөлбөрүүд маань 77.7%-ийн л гүйцэтгэлтэй байгаа байхгүй. Тэгээ энийг цаана нь бол 94 тэрбум төгрөгийн гүйцэтгэлтэй гэдэг чинь төлөвлөгдсөн 121-ээс 94 гэхлээр цаана бараг 30-аад орчим тэрбум төгрөг одоо хэмнэгдсэн гэж үзэх юм уу, зарцуулагдаагүй гүйцэтгэл багтаа байна л да. Тэгэхээр энэ ямар хөтөлбөр нь одоо хэрэгжээгүй болоод ийм хэмнэлт үүсчих вэ? Энэ жилийн хувьд энэ хөтөлбөр нь хэрэгжилт нь ямар байгаа вэ? Яг одоо төсвийн тоцтгол дараагийн ээлжинд орж ирэх учраас энэ угаасаа одоо гүйцэтгэл муутай байгаа хөтөлбөр байгаа юм болвол үүн дээр одоо бас дараагийн арга хэмжээ авах боломжтой эсхийг тооцоолох гэсэн юм. Хоёр дахь нь болохоор за яг нийгмийн даатгалын эрүүл мэндийн даатгалын үр авлага бид нар мэднэ Капитал банк болон одоо тэр чин Капитал банк болон юун дээр байгаа шүү дээ. Чингис хаан банк байгаа. За энэ бол яг болж байна. Бид нар ажиллаж байгаа хүндрэлийг бол би мэдж байгаа. Олон жил дамнаад ирчихсэн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн бас нэг юм үр авлага байгаад байдаг юм аа. Тэгэхээр энэ бараг хөдөө аж ахуйн яамнаас одоо бас тухайн үедээ ирж ирсэн ийм бараг 20 жилийн өмнөх авлага шиг санаад байна. Энийг надад тодруулж өгөөч. Тэгээд энэ угаасаа эргүүлэн авах боломжгүй гэдэг нь ойлгомжтой байгаа юм бол үүнийгээ бас хуралдаад тэглэх бас нэг юм боломж байгаад идэх шиг санаад байх. Энэ тал дээр ажиллахгүй бол мөнхийн л одоо энэ үр авлага барагдуулсангүй гэдэг ийм одоо үнэлгээтэй явах гээд байна. Яг энэ хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн иргэн төлөлтийн үр авлагын гүйцэтгэл 15.4% тал гарсан байгаа байхгүй юу? Тэгэхээр энийг уг нь одоо эргүүлээд зөв талд нь өөрчлөх хэрэгтэй байгаад байдаг. Ямар асуудал байгаа вэ? Энийг нэг тодруулж өгөөч. Ер нь бол хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн энэ үйл ажиллагаа бол бусдаар одоо гүйцэтгүүлэх боломжтой л гэж би үздэг. Энийг бол манай одоо ажилтнууд яг банкны тейлер шиг ажиллаад байдаг нь өөрөө бас буруу нэг тийм зарчим ажиллаад байгаа. Тэгэхээр энийг одоо бас өөрчлөх халамжаас хөдөлмөрт шилжих энэ бодлогыг яг одоо төгсөлтийн аргачлал хэрэгжүүлж байгаа энэ төслийнхаа хүрээнд яг адилхан зорилтод бүлэгтэй буюу яг халамж авж байгаа өрхүүдээ хөдөлмөрт зуучлах энэ боломжийг ашиглаж энэ төсөл хөтөлбөрүүдийнхаа шинжилгээг зайлшгүй хийх шаардлагатай байна гэж үзэж байна. Тэгэхээр асуултад хариулсны дараа дахиад тодруулъя. За баярлалаа. Хоёр сайд маань хана Чимүрэн эрүүл мэндийн сайд Чимүрэн гэрүүл хөтөлбөр нийгмийн хамгааллын сайд Абакирыг дуудана. За сайд эртэл мөхцөл дарга хариулах юм. 3 дугаар микрофон. Ариун зэг гишүүний асуултанд хариулъя. За нийгмийн бүлгүүдэд чиглэсэн хөтөлбөр дотор зориулт одоо 7-оор гэсэн кодтой хөтөлбөрийг аваад үзэх юм бол хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан хөтөлбөрийн хэрэгжилт 77%-тай. За эндээс 6 тэрбум төгрөг зарцуулагдаагүй. За мөн хүүхдийн хөгжил хамгаалал хөтөлбөрөөс 13 тэрбум төгрөг зарцуулагдаагүй байгаа. Тэгэхээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөтөлбөрөөс зарцуулагдаагүй үндсэн шалтгаан нь юу гэхээр Архангай аймагт баригдаж байсан хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийн барилгын үйл ажиллагаа зогссон 24 онд ашиглалтанд орохоор төлөвлөгдөж байсан боловч энэтэй холбогдлолтойгоор урсгал зардал хэмнэгдсэн. За мөн түнчлэн Улаанбаатар хотод баригдаж байсан хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвийн бас барилгын үйл ажиллагаа 10 сард ашиглалтанд орно гэж урсгал зардал тавигдсан байсан боловч 25 оны 1-р сараас ашиглалтанд орсон учраас урсгал зардал бас хэмнэгдсэн юм зохицуулт байгаа. Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрөөс 500 орчим сая төгрөг бас зарцуулагдаагүй үлдсэн гэсэн ийм зарцуулт байна. За хөгжлийн бэрхшээл хүүхд хамгааллын хөгжил хөтөлбөрөөс мөн хэмнэгдсэн гол зардал маань хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор хүүхд хамгааллын зардал бас зарим аймагуудад зарцуулагдаагүй. Улаанбаатар хотод бол зарцуулагдаагүйтэй холбогдолтой. За энд болохоор бас мөн эхний хагас жил хэрэгжилт нь удаашрсандаа бас холбогдолтойгоор тус хөрөнгүүд гүйцэтгэл бага гарсан байна. За хөдөлмөрлөлтийг дэмжих санд он удаан авлагдсан асуудлаар
хөдөлмөр албан хэмжээний ерхий газрын дарга бас энэ хөл дарга тайлбар хэлнэ. За 5 номер. За ариун зэг гишүүний асуултанд хариулъя. Хөдөлмөр албан хэмжээний ерхий газрын даргын их болд. За хөдөлмөр албан хэмжээний ерхий газрын үйл ажиллагаанд явж идэг хөдөлмөр эрхлийг дэмжих сан байгаа. За энэ дэмжих сан дээрээс холбогдуулаад авлагын хэмжээ 2024 оны байдлаар 37.6 тэрбум төгрөгийн авлагатай байгаа байсан. За үүнээс бол 2 тэрбум 221 сая төгрөгийн авлагыг барагдуулсан 2024 оны хувьд. За мөн одоо 2024 онд бид нар бас шинээр 13 тэрбум төгрөгийн авлага үүсгээд ингээ нийтдээ 53 тэрбум төгрөгийн авлагатай явж байгаа. За одоо сая гишүүний асуултанд дотор орж ирж байгаа энэ томоохон авлагуудын хувьд бол оюутны нэгдсэн холбоо гэх байгууллага руу хөдөө аж ахуйн яамаар дамжуулан зээлдүүлэх зорилгоор 2013 онд засгийн газрын 250 дугаар тогтоол гарч хөдөлмөр эрхлийг дэмжих сан дээрээс 17 тэрбум төгрөг дамжуулан зээлдүүлсэн. За энэ дамжуулан зээлдүүлсэн төлбөрийн барагдуулалт бол явж байгаа хэдий ч бол хангалтгүй байгаа. Үүн дээр бол бид нар оюутны нэгдсэн холбоогоос 2024 оны хувьд 443.6 сая төгрөгийн авлага барагдуулсан. За ингээд одоо үндсэн авлага дээр 12.9 тэрбум төгрөг, зээлийн хүү алдан 2.7 тэрбум төгрөг, ингээд нийтдээ 17 тэрбум төгрөгийн бол авлага үлдэгдэлтэй явж байна. За Капитал банкн дээр бид нар үндсэн зээлийн 1.3 тэрбум төгрөг, хүү алдангийн 2.5 тэрбум төгрөг, нийтдээ 3.8 тэрбум төгрөгийн авлагатайгаас 2024 онд 36.5 сая төгрөгийн авлагыг барагдуулсан. За Анууд банк бол 2009 оны авлагаар шүүхийн шийдвэрээр 800 сая төгрөгийн авлагатай байдаг. Эдгээр 10 гаруй жилийн хугацаатай хүлээгдэж байгаа авлагуудыг бол За гүйцэд хариулъя. 2024 оны хувьд 600 гаруй сая төгрөгийн авлагыг барагдуулж эдгээр авлагууд мөн жижиг зээлтэй буюу иргэдэд олгосон авлагуудыг нийт дүнгээр нь авч үзэх юм бол 2 тэрбум 221 сая 16 мянган төгрөгийн авлагыг барагдуулсан ийм үзүүлэлттэй явж байна. За нийт авлагын одоо дийлэнх нь эдгээр 3 төрлийн том авлага байгаа. За үүнээс гадна бол иргэдийн сүүлийн 10 жилийн хугацаанд олгосон 364.2 сая төгрөгийн авлага байгаа. Энэ бол жижиг зээлийг иргэдэд олгосонтой холбоотой. За энэ авлагыг бол аймаг дүүргийн хэмжээнд бол зохион байгуулах арга хэмжээг зохион байгуулж ажиллаж байна. Баярлалаа. Ариун зэг гишүүн тодтгол энэ. За ер нь бол гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яам бол засгийн газрын бүтцийн одоо яам болохоос биш, банк бол биш те, банк бол бус бол бүр биш. Тийм учраас ер нь энэ зээлдүүлдэг ийм төсөл хөтөлбөрүүдэд хэдүүлээ болж бол уг нь банкар дамжуулаад өөрсдөө магадгүй зүгээр татаас хэлбрээр одоо бусад одоо энэ төрийн бодлоготой адилхан хөнгөлөлтийн гэдэг юм уу, татаасын гэдэг юм уу хүүгийн те энэ хэлбрээрээ дэмжих тал руугаа орохгүй бол өөрсдөө банк шиг ажилтдаг нь эргээд нэгдүгээрт ашиг сонирхлын зөрчил үүсгдэг учраас одоо бас нэг зарим хинд илүү давуу байдал үүсгэж яах нь яаж ийнү гэдэг ийм асуудал өнгөрсөн хугацаанд үүссэн. Хоёр дахь нь болохоор буцааж энэ мөнгөө авч чаддаггүй. Тэгээ манай уг нь бол хөдөлмөр эрхлэлтийг дэмжихээр ажиллах ёстой төрийн албан хаагчид мэрэгчлэтнүүд банкны тейлер шиг ажилладаг байгаа байхгүй авлагынхан шиг. Тэгэхээр энийг ердөөс чаддаггүй. 13 жилийн өмнөх одоо энэ оюутлын нэгдсэн холбооны асуудлыг яг одоо нэхэмжлэх хүн байгаа мó үгүй мó гэдэг. За 5 дугаар микрофон. Оюутлын нэгдсэн холбоод дамжуулан зээлдүүлсэн байгууллага нь бол хүнс хөдөө аж ахуйн хөнгө үйлдвэр яам байсан. Тухайн үед шууд оюутлын нэгдсэн холбооноос нэхэмжил үүсгэж шүүхтэр хэд хэд удаа очсон боловч прокуроос бол оюутлын нэгдсэн холбоо зээл аваагүй хариуцагч биш байна гэж одоо хөдөлмөр эрхлэлийг дэмжих сангийг үздсэн байдаг. За үүнтэй холбогдуулаад шууд одоо хариуцагчаар татах байгууллага нь бол хүнс хөдөө аж ахуйн хөнгө үйлдвэрийн яам болчихдог.
Тэгээ төрийн байгууллага хоорондын нэхэмжлэлийн асуудал үүсээд үүн дээр одоо улсын прокуророос бас дэмжлэг хүсэж ажилласан. Гэхдээ энэ дээр бол одоо төрийн байгууллага хоорондын асуудлыг яам хоорондын шугамар засгийн газар дээр шийдвэрлэхээр ийм чиглэлүүд гараа явж байгаа. За харин зай гишүүн тодтгол. Харин энийг тэгээ аудиттайгээ хамтдаа ер нь шийдлээ болоод явахгүй бол хичнээн жил муу ажилласан гэдэг дүн авах юм бтэ. Тийм байгаа үстэй. Тэгэхээр чи өөрсдөө л муу дүн аваад байна шүү дээ. Тэгэхээр энэ прокурорын шийдвэр байгаа юм бол үүнийг засгийн газар дээрээ оруулаад шийдвэрлүүлээд явахгүй бол хязгаарлалтаа дүгнэлт авдгийн хамгийн гол одоо учир шалтгаан чинь энэ шүү дээ, тийм ээ. Тэгэхээр энийг одоо та бүхэн маань шийдэрэй гэж хүсье. Хоёр дахь нь болохоор хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн үйл ажиллагааг хэдүүлээ банк бус шиг биш. Харин сая хэрэгжүүлсэн төгсөлтийн аргачлалын энэ хэлбрээрээ ядуурлыг бууруулах буюу халамжаас хөдөлмөрт шилжих энэ бодлогоо хэрэгжүүлэх хэрэгтэй байна. За Эрдэнэт гишүүн асуултаа асууна.